Хараа 5 бэ гэж. 5 бэ үлгий 5 байнгийн сурагч Бүрнээ баяр. Баярт гээд ингээд захиа ирж ижээ. Чи тухайн үед хүчтэй захиад ямар утгатай захиа бичсэн санаж байна уу? Санаж. За. Би нөгөө багасаа нөгөө эмч болох мөрөлдөөсөн. Тэгээд амар хөвгтүүдээс амар даамаар багах жоохон даамаар их байдаг байсан. Тэгээд энэ хүслийн захиад ингээд захиа бичгээр ингээд мэрэгчлэр биелдэг гинэ гэж хэлдэг. Тэнгуудаа нөгөө нэг оройнаараа биччихсэн. Тэгээд багштай нөгөө багшаараа дамжуулан явуулж байсан болохоор багш нөгөө нэг хүслийн захиа ингээд бичгээр ингээд хүсэл амар биелдэг гэж тэгээд багштайгаа бүр амар сайрлаад гэсэн багш нь тэгнэ багш нь нөгөө жоохон талаатай болохоор тэгдэж тэгээд яриад амжил. Тэгээд багштайгаа хүслийнхаа захиаг ингээд бичиж явуулаад тэн дээрээ ингээд би ингээд эмч болох хэрэгцлээ. Тэгээд бид бас жоохон бүжиглэх тийм хажуугаар жоохон бүжиглэх дуудах сонирхолтой. Тэгээд амар мундаг дуучин болох юм биш. Тэгээд нэг жоохон сонирхолтой нэг жоохон ч гэсэн ингээд дуулаад ингээд тайзан дээр гараад ингээд дуулаад үсчих юмсан гээл тэгээд нэг тиймэрхүү юм бит бодохтой юм. Одоо ямар хөнгөлтэй болох гэж байгаа лээ? Одоо бас эмч хэвээрээ. Тэгвэрээ. Тэгвэл чи одоо мундаг байж таад 7 жилийн өмнө 15 онд тий 5 дугаар ангид байхдаа сонгож ирсэн мэрэгжил чи одоо хэвээрээ байна. Тэгээ 10 дугаар ангид чи энэ чиглэлээрээ бэлдэж байгаа гэдэг чинь сонголт бол их зөв л байна ингээд ийм олон жил гэдэг чинь чи ямар ч байсан энэ олон жил эмч болох чиглэсэн хичээл номоо төлхөө үзэж исэн лавтаа байх. Нөгөө хим биологоор гээд уусаа исторингээс сонгодог. Тэндээс өмнө нь болохоор нөгөө хим биологоо бас ингээд төлхөө оролдоод тэгж хийжсэн. Тэгээд өөр нь бас сонирхдаг хичээлүүдээ тэгээд хажуугаар нэгээд. Тийм камерт би нэг жоохон мэдээлэл өгчээ. Би сая одоо ингээд үлгийн сумд ирээд сургуулийн сурагчтай ингээд уулзж яана л да. Тэгээд би бас олон жилийн өмнө хийжсэн юм аач мартчихж. Тэгсэн чинь харин энэ 10 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд гоо та олон жилийн өмнө хүслийн захиа гэж хийгээд хүслийн захианы хариу захиа биднэрт ирж ирсэн ш. Тэр одоо биднэрт гэрт байгаа ш. Тэгээд гэрээсээ яваад энэ 3 охиныг аваад ирээч гээд эднэр авчираад одоо яг ингээд 15 оны 3 сарын 26-нд ирж ирсэн байна. 15 оны 3 сарын 26-нд. Одоо бас жаахан дараа л зохион байгуулагдаж ирсэн байна. Тэгээд тэр үед одоо жишээ нь үлгийн сумын дунд сургуулийн 5 б ангийн сурагч Бүрнээ баяр, үлгийн сумын сургуулийн 5 б ангийн сурагч Ган Эрдэнэ 8 одоо ингээд бүгдээрээ л одоо энэ хүслийн захианы хариу захианууд ба тэгэхээр энэ охтуудын бүгдийнх нь нөгөө тэр үед өөрснөө хүслээ бичижсэн хүсэл мөрөөдлийнх нь нөгөө захианууд нь Улаанбаатар хотод одоо бид нар бас ингээд хадгалчихсан байгаа. Файл хэлбэрээрч байгаа. Тэгэхээр та нарт та гуравд бас бид нэр эргэж та гурав яг юу бичижсэн байгаад тэр үе чинь тэр файлыг нь та нарт буцаж явуулъя. Та нар бас эргэж үзээрэй. Чи яг юу гэж бичижсэн санах вэ? Санаж байгаа юу нь бол. За би ерөнхийдөө бол тэр үед бичсэн захиаг бол санаж байдаг. Санаж. Нөгөө нэг багш олон би ер нь багаасаа манай ээж маань эмч эмнэлгийн ажилтны хүн байдаг. Аав маань болохоор ер нь гэртээ бас хоороо бизнес эрхлээд байдаг. Тийм болохоор би өөрөөсөө манай ээж маань намайг эмч болгоно гэж багаас хэлдэг байсан л да. Би өөрөөсөө тийм эмнэлгийн эмч ажилчны тал жоохон ерөөсөө тийм юуг өөрөө сонирхолтой учраас багш болно гэдээ бүр ингээд биччихсэн. Тэгээд энэ захиагаа та наруу явуулж явахдаа ингээд бас манай сумчны амар салхитай. Тийм болохоор нөгөө нэг бас энэ захиагаа та наруу явуулчаад өөрөө бас миний захиа одоо байр эзлээсэй гэдэг хашаан дээр гарч зогсож байгаа. Одоо хийсгчээсэн гэх юм уу тэгжсэн. Тэгээд бас ингээд хариу захиа удалгүй биднэрт 1 сар руу 2 сарын дараа биднэрт ирж ийсэн. Тэгээд би нөгөө тэр үед өвчтэй явж исэн учраас миний эзэлцгийн болов гэсэн нууцхан хүсэл бас надад байсан. Номингээ. Миний болохоор манай болохоор энэ соёлын төвд ажилладаг эхлээд тэгээд энэ л аав наав ер нь амар би багаасаа ингээд сумынхаа ер нь урлагийн юг төлөөлж ирнэ Улаанбаатар хүртэл явж исэн. Тэгээд аав минь намайг дандаа бүжигчин болгоно гэж ярьдаг гэсэн. Тэгээд би ер нь амар өөрөө амар сонирхолтой. Тэгээд бүжигл одоо ч хүртэл бүжиглдэг. Гэтэ одоос жоохон харамсдаг. Яг тэр үед яг ингээд бүжигчин болгоно гэж бичсэн. Аавынхаа хүнд орсон л одоо би энд биш Улаанбаатарын тайзан дээр ингээд бүжиглээ зогсож байгаа юм байх таг өөрөө бас дотроо амар харамсдаг. Гэтэ одоо эмч болон гэсэн мэргэжилтэй маш тууштай суралцаж бас тэрний хөдөлгөөн амар тэмүүлж байгаа. За мундаг байна шүү дээ. Тэгтээ тэр энэ бүжигчин болоогүй да харамсах юм бас байхгүй шүү дээ. Чи одоо чи ч одоо бүгд хэвээр байна тий тэр чинь. Гэтэл одоо яг чи ингээд амьдралын
үндсэн мэрэгжлээ олж авах чинь бас гэж байна. Бүжигчин чинь тэгээ бүжиглж байгаад одоо магадгүй сайн мэдэхгүй байна л да. Тэгсэн залуудаа бүжиглж байгаад айгүй бол уучч хүрээгүйгээр айгүй бол одоо тэр нөгөө ажиллаж болж өөрч тэр чинь. Тий болно. Тэр чинь ингээд үндсэн мэрэгжлийнхээ хажуугаар хийх зүйл байж магадгүй тийм. Гэхдээ нөгөө нэг би уян алархаа хэсэг гэдгээр нөгөө одоо энэ ингэж тэнийхгүй бол ингээд том болох гэсэн ингээ уян алархаа байдлаа алддаг учраас бас жоохон харамссан. Гэхдээ одоо ч хүртэл уян алархаа хиймээр байна л да. Энэ хөлтөд ч одоо за баярлалаа.